Монголын түүхийн сурвалжид, ялангуяа тод усгийн түүхийн сурвалжид бол 1670-аад оноос үзэгдэж эхэлдэг. 1674 онд Оросын элч нар ануутай уулзсан байдаг. Одоо энэ үед харин Оросуудтай нэгэн зүйлийг одоо ярилцсан байдаг. Тэр нь бол худалдаа наймааны тухай асуудлыг ярилцсан байдаг. Яагаад гэвэл тэр үед ойрдууд дорн тийш одоо Манжичин улс, өрн тийш Оросын хаант улстай худалдаа наймыг эрхлэж мэдээж энэ чинь одоо задлалтай амжиргаа байна. Нэгдүгээр, хоёрдугаар хүчирхээгийн байдлыг одоо харилцаа дипломат бодлогыг явуулах. Энэ дээр бас одоо бид асан нэлээд байдалтай харилцаж ирснийг тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр эндээс харвал Ану хатан бодиттой одоо хүн байсан. Лойрдын одоо дотор маш одоо хүчтэй зүйлөрөнсөн. За яг энэ үед бол Ану хатан энэ төрийн залгамж байдлыг одоо үргэлжлүүлсэн болов уу гэж зарим судлаачид үздэг.